Сайн байцгаана уу? Хүүхдийн 5 дугаар цэцэрлэг. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн зорилго зорилтын хүрээнд хүүхдийн аюулгүй амьдрах ухаан, хүүхэд хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр дараах ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Үүнд зорилт 8-ийн хүрээнд хүүхэд хамгааллын чиглэлээр шинжилсэн хуулийг танилцуулж цэцэрлэгийн нийт багш ажилчдад сургалт зохион байгуулсан. Мөн эцэгчүүдэд хүүхэд хамгааллын талаар захин мэдээлэл өгч брошюр тарааж эцэгчүүдийн дунд анхаа тэмцээн зохион байгуулсан. Наамхар багийн хүүхэд хамгааллын хамтарсан багтай хамтран гэр айлчлал хийж нийт 2 хэсгийн 58 айл өрх оруулж цэцэрлэгийн хүүхдийн ар гэрийн нөхцөл байдалтай танилцж судалгаа хийж ажилласан. Мөн Дорд аймаг дахь Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагатай хамтран гэр бүлийн баяр хөөр 2025 сэдвт практикт зориулсан сургалт зохион байгуулж нийт 5 бүлгийн 25 эцэгийг амжилттай хамгаалсан. Эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээний хүрээнд эмч алтан цэцэг өглөөгөр бүлгийн хүүхдэд коктейл найруулан уулгаж дархлаагийн дэмжин ажиллаж байна. Мөн ахлах тоогооч оюун чимэг хүнсний 5 түлхүүр болон олон төрлийн удааны ач дус сургалт зохион байгуулж цэцэрлэгийн пэйж хуудсанд байршуулан 59 хүний тандалт авч мэдээлэлтэй танилцсан байна. Зорилт 8-ийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнд ахын ослоос өөрийгөө хамгаалах мэдлэг ур чадвартай болсон, багш ажилчдын мэдлэг ур чадвар сайжирсан, эцэгчүүдийн өдөх оролцоо нэмэгдсэн, хүүхдийн дархлааг хэмжиж цэцэрлэгийн хоол хүнсийг танилцуулж шимт хичээлийг нэмэгдүүлж ажилласан. Зорилт 9-ийн хүрээнд цэцэрлэгийн ахлах, дунд, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд гамшигаас хамгаалах сургалт зохион байгуулж мөн контент үзүүлэн анхан шатны ойлголтыг өгч ажилласан. Анги бүлэгөөр аюулгүй амьдрах ухааны чиглэлээр сургалт үйл ажиллагаа зохион байгуулж сургалтын үр дүнд бэлтгэл ахлах бүлгийн хүүхдүүд өөрсдийн ойлгож, мэдэж авсан зүйлээ зургаас харж харилцан ярилцаж сурсан. Зорилт 9-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд хүүхдүүд ямар нөхцөлд арга хэмжээ авах ёстойгоо тодорхой ойлгодог болсон. Мөн аюул тохиолдсон үед сандарч буруу шийдвэр гаргах магадлал нь буурсан, гамшигын үед зөв байрлал эзлэх, толгоогоо хамгаалах, нүүлгийн шилжүүлэх замыг зөв ашиглах туршилтай болсон. Анхаарал хандуулсанд баярлалаа.